болохоор өмнөх бодлого 60 дугаар бодлогын нөхцөл өгсөн юм байна. Яг тэр үед улаан бөмбөг сонгох үзэгдэлийн магадлалыг олё гинэ. За өмнөх бодлого маань яасан бэ гэж надаа А шиг юм цагаан хайрцаг, Б шиг юм хар хайрцаг байна. Тэгэхээр нэг шиг цагаан хайрцаг дотор X улаан Y зэнхэр, нэг шиг хар хайрцаг дотор M улаан N зэнхэр бөмбөг байна. Ийм байгаа тохиолдолд бүгдээр нэг хайрцаг сонгоод тэр дотроосоо улаан бөмбөг сонгох магадлалыг олё гэж. За тэгэхээр одоо надаа эхлээд аль бөмбөг сонгоцсон мэддэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би энд нөгөө заавар нөхцөн байна л да тий. Цагаан хайрцаг сонгох магадлал нь. Тэр чинь надаа нийт А, Б хоёр нэгээд нийлээд А-д нөхөн Б хайрцаг байгаа. Нийт сонгох магадлал нь А-д нөхөн Б хайрцагнаас цагаан хайрцаг сонгогдсон гэвэл А боломжтой. За даан цагаан хайрцагнаас улаан сонгох магадлал нь одоо би цагаан хайрцаг сонгодод гадарсан бол ийшээ гараа ингүүтэл надаа нийт X-тэй нэмэх Y бөмбөг бариад шүү дээ. Тэр дотор улаан байх магадлал нь X. За тэгэхээр цагаан хайрцаг сонгогдоод улаан гарах магадлалаа болохоор ингээд болчихно. Яг адилхан дараагийнх нь олоод нэмсэн байна. За одоо би энэ дэлгэрэнгүй тайлбарлая. За одоо би ерөөсөө л улаан бөмбөг сонгох магадлалыг л олгож байгаа. Тэгэхээр надаа эхлээд би хайрцаг сонгоно. Хайрцаг сонгоно гэхээр бүгд яасан гэсэн чинь эхлээд цагаан хайрцаг сонгогдоод тэгээд цагаан хайрцагнаас улаан бөмбөг гарсан нь болоод. Эсвэл магадгүй эхлээд надаа хар хайрцаг сонгогдсон гэж болно шүү дээ. Тэгээд тэндээс улаан гарах магадлалыг нь олоод нэмнэ гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээ цагаан хайрцаг сонгосон гэж бол надаа нийт хайрцаг маань А-д нөхөн байгаа. Эндээс цагаан гарах магадлал нь А шиг. За цагаан хайрцаг сонгогдсон гэхээр надаа цагаан хайрцаг дотор нийт X-тэй нэмэх Y бөмбөг байгаа шүү дээ. Эндээс улаан гарах нь X шиг. За одоо хар хайрцаг сонгох магадлал нь надад нийт хайрцаг А-д нөхөн байгаа. Тэрнээс хар хайрцаг маань Б шиг байна. За хар хайрцаг сонгоод хар хайрцаг дээр гараа гэдээ бүгдээрээ улаан бөмбөг гарах магадлал нь олно. Тэгэхээр нийт M-д нэмэх нь N бөмбөг байгаа. Эндээс улаан гарах нь N шиг байна гэд. За тэгэхээр нэг хайрцаг сонгоод тэндээс улаан гарах магадлал нь энтэй тэнцүү байна. За тэгвэл дараа нь 62 нь. За энэ хоёр бодлого шиг харагдаас чи тустай бодлого юм биш үү. За зоосыг 4 удаа орхих үзэгдлийн хувьд. За зоосыг бүгдээрээ 4 удаа ингээ хайсан байна. Тэгэхээр 2-оос олонгүй удаа тоо буух үзэгдлийг нь X-ээр тэмдэглэсэн байна. 2-оос олонгүй удаа. Тэгэхээр X санамсаргүй хувьсгч авах утга нь ямар байж болох юм гэсэн чинь одоо X-ээр юу тэмдэглэсэн гэхээр 2-оос олонгүй удаа тоо буусан. Тэгвэл тэрийг тэмдэглэсэн бол тоо огт буугүй байж болно, 1 удаа буусан байж болно, 2-оос олонгүй юм чи хамгийн ихтэй 2 буусан байж болно. Тэгэхээр авах утга нь 0, 1, 2 гэсэн үг. За дараа нь. За хурд дээр 1-ээс 4 гэсэн тоо бичигдсэн бөгөөд эргүүлээд таарах тоог нь X гэж тэмдэглэе гинэ. За тэгээд тархалтын өсөлт энд өгсөн байна. Тэгэхээр 1 гэсэн дугаар таарах магадлал нь, 2 гэсэн тоо таарах магадлал нь, 3 гэсэн тоо гарах магадлал нь, 4 гэсэн тоо гарах магадлал нь А гэх хүчтэй. За тэгвэл манай энэ нийт боломж нь энэ магадлалуудын нийлбэр нь нэгтэй тэнцэх хэвээр. Тэгэхээр 0.16, 0.4, 0.32 тэгээд А-г нэмсэн чинь 1 гарч байгаа маань. За тэгэхээр энэ гурийнхаа нийлбэрийг олохоор хэд гарах вэ гэсэн чинь 0.16 дээр 0.4-ийг нэмээд 0.32-оор нэмж. Тэгэхээр 8, тэгэхээр 8, 0.88 байна. Тэгэхээр би А-га олно гэхээр 1-ээс 0.88 асахаар 0.12 байна. Тэгэхээр одоо манайх юу гэсгээр X нь 4 тарах магадлал нь А буюу биднээс ясноор 0.12 ахнэ. За 63. За ингээд W дискрет самсах үсгчийн магадлалын тархалтын гэсээр өгсөн тархалтын модыг олгоно. Өөрөвл хас 2 байх нь магадлал нь хасах 1 буух магадлал нь буюу тархалтын мод гэхээр хамгийн их одоо магадлалтай нь аль вэ гэсэн үг. За тэгэхээр одоо эхлээ би Б-г олж дүгнж хэлнэ те. Тэгэхээр манай энэ магадлалуудын нийлбэр 1 гарах ёстой. 0.25, 0.1, 0.3 тэгээ Б-г нэмсэн чинь 1 гарах ёстой. За тэгэхээр энийг нэмье. Тэгэхээр 0.2, 0.25, 0.1, 0.3-ыг нэмэхээр 5, 4 гэхээр 0.85 юм байна. За одоо тэгвэл Б-г олъё гэвэл 1-ээс 0.85 хасан чинь 0.15.
За тэгэхээр 2 байх магадлал 0.15 байна л да. За дархалтын модыг олгодог нь хамгийн их магадлалтай нь аль гэхээр 0.3 юм биш үү? Өөрөлдвөл манай энэ W1 байх үеийн магадлал нь хамгийн их буюу мод нь 1 байх үед юм байна шүү дээ. За дараа нь 64 2 шог хаяхад буус нөхрийнхээ нийлбэрийг x гэвэл 6 байх санамсаргүй хувьсгчийн магадлалыг олоо гэнэ. За тэгэхээр өөрөлдвөл нийлбэр нь 6 байх гэсэн үг шүү дээ 2 шог хаяхад. Нийт боломж нь эхний шог хаялаа 6 анзаар, дараагийн шог хаялаа 6 анзаар буюу нийт 36 анзаар. Тэгэхээр нийлбэр нь 6 буух гэхээр юу гэсэн үг вэ гэхээр эхний шоныг буул дараагийнх нь 5, хоёр дахь нь 2 байхад 4, 3 байхад 3, 2 шаах нь энийг ижлэгийн шогжлыг учраас ялгаатай л гэж ойлгоно тий. За 4 байхад 2, 5 байхад 1 гээд надад ийм 5 боломжтой шүү. Нийлбэр нь 6 буух 5 боломж юм байна. Тэгэхээр магадлал нь 36-ны 5 байх нэ. За 64 x дискрет санамсаргүй хувьсгчийн магадлалын дархалтын өсөлт нөхцөн математик дунджийг болгоно. За математик дунджийг болгоход надад энэ b магадлал маань хэрэгтэй наа. Тэгэхээр манай энэ нийт магадлалуудын нийлбэр 1 байх ёстой. Эхлээд бүгдээр эндээс b-г олъё. За тэгэхээр энэ 5-ын нийлбэр маань 1 гарах ёстой. За эхний энэ 4-ийн маань нийлбэр нь хэд гарах нь вэ? Бүгдээр харъя 0.1, 0.3 нийлбэртэй 5 гээд 0.85. Тэгэхээр b-г олохоор 1-ээс 0.85 буюу 0.15 байна. За одоо тэгвэл бүгдээрээ математик дунджийг яаж олох юм бэ? За зарим үед мю гэсэн мөрөлтэй математик дунджийг олохдоо харгалзах x-ийн утгуудыг харгалзах магадлалаар нөхцөлөөл нэмчихнэ. Тэгэхээр манай тохиолдолд хас 2-ыг үржих 0.2, хас 1-ийг үржих 0.25. За хас 2 байх магадлал 0.2, хас 1 байх магадлал 0.25, 0 байх магадлал 0.1, 1 байх магадлал 0.3, сүүлийнхэн сая бүгдээр 2 байх магадлал 0.15 гэж толцсон. Энэ маань математик дундчнаа гэсэн үг. 0.25 энэ 0 болоод энэ маань 0.3 энэ маань 2-оор үржиж 0.3 шүү дээ. За тийм хэрэг нийлбэр маань хасах 0.65, арын нийлбэр маань 0.6. Тэгэхээр 0.5 биш математик дунд чинь хасах 0.5 байх нэ. За 66 болохоор дискрет санамсаргүй хувьсгчийн дархалтны өгдөөд x-ийн дисперсийг олж байна. За x-ийн дисперсийг яаж олох вэ гэхээр за энэ маань манай саяг саяны бодлого байна би хараадах 0.2, 0.5. За тийм биш. Тэгэхээр бүгдээрээ сая b-гийн олцсон шүү дээ 0.15 гэд нэмээд за дисперсийг олохдоо бүгдээрээ яаж олдог вэ гэхээр магадлал дээр дисперсийг олохдоо x квадратынхаа математик дунджаас x-ийнхаа математик дунджийн квадратыг хасаад өгч байна. За x квадратын математик дундж гэхээр юу болох вэ гэхээр бүгдээр түрүүний x-ийг олохдоо яаж олсон бэ харгалзан бичээд ялгааг нь харуулдаг. За харгалзах x-ээ харгалзах магадлалаар үржилсэнтэй бүгдээрээ математик дунджийг олохдоо хасах 1-ийг үржих нь 0.25. За энэ сүүлийнх нь хаалт хэрэггүй 0.25. За нэмэх нь 0-ыг үржих нь 0.1, нэмэх нь 1-ийг үржих нь 0.3, нэмэх нь 2-ыг үржих нь 0.15 гэдэг тийм бүгд өмнөх болгон дээр болсон. Энэ математик дундч маань хэд гарлаа? Хасах 0.5 гарсан юм байна. За одоо бүгдээрээ x квадратынхаа математик дунджийг олно гэхээр манай x нэ шүү дээ. X-ийн квадратыг математик дунджаар үржүүлээ. Хасах 1-ийн квадратыг математик дунджаар үржүүлээ. Дараагийн утга 0 байгаа тийм 0-ийн квадратыг математик дунджаар 1-ийн квадратыг 0.3-аар 2-ын квадратыг 0.15. Тэгэхээр одоо би x квадратын математик дунджийг олно гэхээр харгалзах x-эл x-ийн квадрат гэвчиж байгаа шүү. За нэг олё бүгдээ. За хас 2-ын квадрат 4 болоод 1-ийн квадрат 1 болоод арих маань 0 болсон. Энэ маань 0.3, энэ 2-ын квадрат 4-ийг үржих нь 0.15. За тэгэхээр 0.8, чи 0.25, 0.3, энэ маань 0.6. За тэгэхээр манай нийлбэр нь хэд болох вэ гэсэн чинь за энэ хоёроо нэмэхээр чи 1.4 дээр 0.3 нэмчи. Тэгээд 0.25 буюу 195 байна. За одоо яасан гэж чинь манайх энэ x квадрат математик дунджаа 195 гэж толцсон шүү. Тэгэхээр
95-аас нөө математик дунджийнхан квадратыг хасаад өгөхөөр манай дисперс гарна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ маань хэд гарах юм гэсч бүгдээрээ эндээс 195-аас хасах нь. За 0 100-ийн 0 5-ын квадратыг олохоор биш үү? 0 10,125. За энийг 100-ийнхаа 95-аас хасахаар 9,475. За манай хариу энэ биш. Математик дунджаа хасаад буюу дисперс нэ. За дараагийн бодлого нь харъя. За тэгсэн чинь яг саяны бодлого байна тий. Энэ дээр санамсруу усчийн дархлын ус нөгөөд одоо саяныхаа энэ дээр стандарт хазаалтын бол гэж. За тэгэхээр яг манай саяны өгдөл дээр бас энэ дээр за стандарт хазаалтыг яаж олох вэ гэхээр ерөөсөө дисперсээс л язгуурах хэрэгтэй. Стандарт хазаалтыг олохдоо бүгдээрээ саяныхаа олсон дисперсээс язгуурах чинь. За сая бүгдээр юу гэж оллоо? 1 бүхэл 10,9,475 гэсэн. За эндээс бүгдээр одоо ойролцоогоор л гаргалаа. Тэрнээс яг язгуур гарахааргүй тоогоц 1 бүхэл 10,9,475-аас гаргахаар ойролцоогоор 1.40 байна. За би 2 оронгоор томилжлаа шүү. За бүгдээр одоо 68 бодъё. Уутанд 3 шиг улаан, 1 шиг цагаан, 5 шиг харанбуг байна. Хэрвээ цагаан бөмбөг суулвал 5 оноо, улаан бөмбөг суулвал 3 оноо, хар бөмбөг суулвал 1 оноо гэнэ. За тэгвэл 2 бөмбөг суулгахад гарах бөмбөгний тоо нийлбэрийг одоо авсан онооныхын нийлбэрийг x гээд тэгээд санамсруу усчийн утгуудад тооцох юм бол за хар гарах нь 2 гинэ зөв бүгдээр шалгая. Хар гарахад бүгдээрээ яах вэ гэсэн чинь 1 оноо авна гэсэн. Тэгэхээр хар гараад хар гарч байгаа юм чинь хоёлаа 1 оноо аваад 2 нь авсан зөв байна. За хар цагаан гарахад гэж. Тэгвэл хар гарахад 1 оноо, цагаан бөмбөг сугалвал 5 оноо гэж. Тэгэхээр 6 юм байна. Тэгэхээр манай аанууд 6 юм байна шүү. За хар улаан гарах нь зөв байна уу? Харъя. Хар гарахад 1, улаан гарахад болохоор бүгд хэдэн оноо авна гэлээ 3 оноо авна гэсэн. Тэгэхээр 4 зөв байна. Улаан гарахад, улаан бөмбөг гарахад 3 оноо, дахиад улаан гарсан шиг 3 оноо гэдэг энд бол 6 оноо авсан байна. Та нь улаан цагааны шалгая. Тэгэхээр манай энэ B-ийн 6-оор тарах юм шүү дээ. B-ийн тэнцүү 6. За улаан цагаан гар гэсэн. Улаан оноо авахад, улаан бөмбөг гарахад 3 оноо аваад, цагаан бөмбөг гарвал бүгд 5 оноо. Нийлээд 8. За тийм 8 зөв байна тий. За тэгэхээр ерөөсөө бүгд хэдэн оноо авч чадах юм бэ гэж чинь 2 оноо авч чадах юм байна, 4 оноо авч чадах юм байна, эсвэл 6 оноо авна, эсвэл 8 оноо буюу ийм 4 утгатай л байж чадах юм байна. Тийм учраас санамсруу усчийнхаа таблицыг зохиовол 2, 4, 6, 8 л гарч болох юм байна. Тэгээ харгалзах магадлалуудыг олоод тэгээ математик үнцийг олох гэж байгаа юм байна. За одоо бүгдээр тэгвэл энийг шалгая. Энэ маань эхнийх нь 2 оноо авах гэж шүү дээ. Тэгэхээр өөрөөр x нь 2 оноо авах гэдэг чинь юу гэсэн үг вэ гэсэн чинь хар бөмбөг гарсан гэсэн үг. За тэгэхээр бүгдээр нийт надаа яасан бэ гэсэн чинь хар бөмбөг маань улаан бөмбөг 3 шиг юм байна. За улаан бөмбөг 3 шиг байгаа. Хар бөмбөг хэд байгаа лээ тоонуудаа чи тавьчих. Хар бөмбөг 5, цагаан бөмбөг надаа 1 шиг л байгаа юм шүү. Цагаан нь 1 шиг л байгаа. За тэгэхээр нийт эндээс 2 бөмбөг гаргаж ирсэн гэсэн чи бүгдээрээ ингээд нэмчихээр 9 бөмбөгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр C 9-с 2-ыг авсан. Тэгсэн чинь 2 хар гарсан. Хар бөмбөг надад 5 байгаа шүү дээ. Тэр 5 хараас 2 нь гадарсан гэсэн үг. За C 9-с 2 маань 9-ийн факторалыг бахна. 9-с 2-ыг сар 7, тэгээ 2-ын факторал. Тэгэхээр нэг 7 хүртэлх тооны үж тураачаар 8-ийн 72-ыг 2 туухаар нийт бол 36 юм байна шүү дээ. Тэгэхээр C 5-аас 2 нэхэрээ 5-ын факторалыг хуваахна. 5-аас 2-ыг сар 3, өчн 2-ын факторал. За 3 хүртэлх тооны үжир хуваачаад 4, 5, 20-ыг 2 туухаар 10. За эхнийх нь 36-ны 10 юм байна. За тэгэхээр заавал хурааш тавь шүү те. 18-ны 5 нь зөв байна. За нэгэ хураагаад 18-ны 5. За дараа нь болохоор бүгдээ 4 оноо авах магадлалыг олъё. 4 оноо бүгдээ сайн эндээс шалгасан чинь ямар үе 4 оноо авах вэ гэсэн чинь хар улаан гарахад л 4 оноо авч байгаа юм ба штэ. Тэгэхээр одоо эндээс бүгдээрээ 2 бөмбөг авсан чи хар улаан гэсэн 2 бөмбөг гарах магадлалыг олох юм байна. Тэгэхээр нийт боломж нь C-с 2 хар бөмбөг чи надад хэд байгаа лээ гэсэн чи хар бөмбөг 5
5 баг гэсэн. 5 хараас 1 нь гарч ирээд 3 улаанаас 1 нь гараад ирсэн гэсэн. Хоёр бөмбөгний маань C5-аас 1 нь 5, C3-аас 1 нь 3, C9-өөс 2 бүгд дээр нь 36 гэд болсон. Тэгэхээр энэ маань 36-ны 15 юм байна. За хоёулангийн 3 хураагаа тавьчвал хүртэр дээр нь 5, хуваар дээр нь болохоор 12 юм шиг. За хамаагт нь 12-ны 5 юм байна. За 18 5 зүс. Энэ 12-ны 5 байх ёстой доо энэ буруу хийсэн байна да тий. Энэ бол буруу шүү. 12-ны 5. За бүгдийг шалгаад үзчихнэ. Тэгэхээр энэ бол 12-ны 5 гарсан байна. За дараа нь 6 оноо. За 6 оноог ямар үед авч чадах юм гэж бүгдээрээ 6 оноо авахдаа хар цагаан гарахд юм байна. Эсвэл улаан гарахд 6 оноо юм байна. Хар цагаан эсвэл улаан шүү. За тэгэхээр 6 оноо авахдаа бүгдээр яах юм гэсэн чинь хар цагаан гарч болох юм байна. Эсвэл улаан шүү. За тэгэхээр хар цагаан гарах нь хэдийн гэсэн C9-өөс 2-ыг авсан чинь хар бөмбөг надад байна шүү дээ. 5 байгаа. 5 хараас 1-ийг аваад цагаан бөмбөг ганцхан байгаа. Тэндээсээ нэгээс нэг бөмбөг авчихна. Даа нь эсвэл 2 улаан гарна гэсэн. Тэгэхээр надад 3 улаан байгаа шүү дээ. 3 улаанаасаа 2 нэгчний янзаар гарах байл гэсэн үг. C5-аас 1 нь 5, 1-ээс 1 нь 1, 3-аас 2-ыг сонгох чинь 3-аас 1-ийг сонгохтой адилхан. Энэ нь болохоор 36. Тэгэхээр манайх 36-ны 8 гарч байгаа юм байна. За нэг хураагаад 4 хураагаад тавьчихаар дээр нь 2, доор нь болохоор 9. Тэгэхээр 9-ний 2 байна. За манай P3 маань болохоор 9-ний 2 юм биш. Тэгэхээр энэ бүглэх 2 C хэсэг маань 2 юм байна. D хэсэг маань 9 юм байна. За одоо P4 болноо. За тэгэхээр 8 оноо. 8 оноо бүгд хаана авах гэж ерөөсөө улаан цагаан гарахад 8 оноо авах гэсэн чинь. За одоо 8 оноо авах магадлал олноо. Биднэрт улаан тэгээд цагаан 2 гарна гэсэн. Улаан цагаан. Тэгэхээр надад нийт боломж нь C9-өөс 2. Улаан бөмбөгч надад хэд байгаа лээ? 3 баг маань 3-аас 1 гарчээд цагаан бөмбөгч ганцхан баг шүү. Тэр нэгээс нь нэгэд гарчна. Тэгэхээр 3-аас 1-ийг сонгох чинь 3. Тэгээ нөгөө цагаан бөмбөг маань 9-өөс 2 маань 36 буюу 36-ны 3 юм байна. Тэгээ хураагаад 12-ны 1 юм биш. Тэгэхээр манай P4 энэ маань 12-ны 1 юм биш. За одоо бүгдийг шалгая. Энэ дөрвийн маань нийлбэр 1 байх ёстой шүү, тэ. За тэгэхээр би хураагаагүй байгаа юм нэ. За 2 байх үеийнх маань 36-ны 10, нөгөөт нь 36-ны 15, энэ 36-ны 8, энэ маань 36-ны 3. За энэ дөрвийг нэмэхэд нэг гарч ийн үү гэсэн шалгах чинь 36-ны 10, 36-ны 15. За дараагийнх нь 36-ны 8, 8 оноо авах магадлал 36-ны 3. За хооронд нэмэхэд яг нэг гарч ирэх шалгая тий. Ингээд 25 болно. 25 дээр 11 нэмэхэд яг 36-ны 36 буюу нэг гарч байгааз. Тэгэхээр энэ дээрээс энэ маань 36-ны 5 биш, энэ нь 12 байсан байх шүү. 12 дэн зүг байх нь. За одоо математикт дундж олно. За математикийн чиглэлд олсон байна. Тэгэхээр бүгдээрээ математик дундж буюу мюг олохдоо яаж олох вэ гэсэн чинь за манайх чинь 2 оноо авах магадлал олсон, 4 оноо авах магадлал олсон, 6 оноо авах магадлал олсон, 8 оноо авах магадлал олсон. Тэгээ хооронд нь нэмчин тий. За 2 би нөгөө энд харгалзан бичсэн учраас шууд энийг ашиглаж. За 2 оноо авах магадлал нь 36-ны 10, 4 оноо авах магадлал нь 36-ны 15. Даа нэмэхэд амарч би хураахгүйгээр бичиж. Дараа нь 6 оноо авах магадлал нь 36-ны 8, 8 оноо авах магадлал нь 36-ны 8 гэсэн. Ингээд харгалзан нэмээд тэгвэл хураахад арай амар. Энэ дээр нөхөх юм байлуу хараадах. Шууд эцээр угаал тавих юм бүгдэртэй. За тэгэхээр одоо эднээс их нэмэхээр эхнийх маань 20, 4-ийг 15 оруулах чинь 60, 6 8-ын 48, 8 8-ын 64. За тэг хооронд нэмэхээр энэ маань 80 болоод энэ эрийг нэмэхээр 122 болох юм байна тий. Гэхдээ 122 биш ээ. 112. За энэ 112 болоод хуваах нь 36. За нэмчээр бүгдээ заавал хурааж тавина тий. Хоёулаа дөрөвд хураагдахаар харагдчихэв. Тэгэхээр 192-ыг хуваах нь 36 буюу за хоёулангийн 4 тугаад өгчнөө. Тэгэхээр би одоо хуваар маань болохоор 4 тугаагтахаар 9 гэсэн үг. За 192-ыг бүгдээ 4 тугаахаар 48 байна. Дахиад хуваагдчих юм шүү дээ. 3 тураач. Тэгэхээр математик дунд чинь 3-ны 16 буюу манай энэ нөхөх юм нь энэ 3, энэ 16 юм шүү. За дараа. За 69.
За би 2 хүнд 1 2 3 гэсэн тооцсон 3 карттай хайрцагс хүн болгоно ийм 3 карттай хайрцаг юм байна. Тэд өөр өөрийн хайрцагнаас санамсрууг нэг карт суулна. Тэгээ аль их тоо суулсан л хожих юм байна. Тэнцвүүдээ суулсан бол тэнцэнэ гинэ. За эхний удаа тэнцэх магадгүй нь бол энийг сонгох тестнэр байсан бодлого шүү дээ. За нэг карт суулгахад нийт боломж нь за эхний нь энэ А хүний суулсны урд нь бичсэн баг шүү. За 1 1 эсвэл 1 2 1 3 эхний нь 2-ыг суулсан байвал 2 1 2 2 2 2 3 эхний нь 3-ыг суулсан бол 11 2 3 гэдэг ингээ бүх боломжийг бичиж. За тэгэхээр одоо энэ чинь нийт боломж нь биднэрт хэдэн шиг байна гэсэн чинь 9 боломжтой юм шүү. Тэгсэн чинь энэ болохоор юу тэнцэх магадлал байна. Тэгэхээр би тэнцэх магадлалыг олно гэдэг маань нийт боломж нь 9 дотор тэнцсэн байна гэдэг чинь 1 1 2 2 3 оноос тэнцсэн шүү дээ. Тэгэхээр 9-ний 3 буюу хураац 50 шиг бүгд хариугаа заавал завь. Тэгэхээр энэ маань 3-ны 1 болно гэсэн үг. Тэгэхээр манай А1 Б-н 3 юм байна гэсэн ихнийх нь. За дараа нь эндээс нэг удаагийн үйлдэлээр хожих, тэнцэх, хожих магадлал нь бүгдээрээ тэнцүү бөгөөд ийм. За тэгэхээр сая хожих нь ингээд тэнцэх нь 3 шиг байсан тийм үү? За одоо эхний хувийн хувьд жишээлбэл хожигдохын авцыг бол эхнийх нь бага оноотой гэсэн шүү дээ 2 дахосоо. За ингээд хожигдож байгаа нь 3 шиг байна. Хожиж байгаа нь болохоор бас 3 шиг байна. Тэгэхээр хожих тэнцэх магадлал нь бүгдээрээ адилхан буюу энэ маань мөн адилхан 9 дотор 3 удаа тэнцсэн, 3 удаа хожигдсон. Тэгэхээр 3 удаа хожигээрээ энэ C нь 3 болох нэ. За хоёр дахь нь болохоор суулсан карта буцааж хийгээд дахиж нэг карт суулгах замаар 2 удаа тоглоход А тоглогч хожихгүй байх үзэгдлийн магадлал болгоно. Тэгэхээр яасан гэж эхлээд тоглолоо. Манай 2 дугаар хүн маань хожигдчихлоо. За бажны хэсэг чи 2 дахь тоглолоо дахиад хожигдчихлоо. А хүн маань. За тэгвэл эхний тоглолтод хожигдох магадлал чинь А хүн чинь 3-1 дахиад тоглосон чинь хожигдчихлоо. Тэгэхээр магадлал нь 9-1 буюу энэ 1 энэ 9 байх нэ. За яг энэ аргаар 3 удаа тоглох үед хожигдлын тоо тэнцүү байх. За эхлээд тоглосон чинь тэнцэнэ гэдэг чинь дахиад 3-1 дахиад тоглосон чинь тэнцчлээ. Дахиад тоглосон чинь тэнцчлээ. Тэгэхээр бүх тоглолтондоо тэнцэх магадлал нь 3 удаа тоглоход 27-ны 1 буюу энэ маань 27, энэ маань 1 байх нэ. За дараа нь за зурагт өгсөн хэвийн тархалтын график дээр P1 нь за энэ P1 нь 0.84, P2 нь 0.98 гэнэ. За энэ P маань юу илэрхийлж байгаа гэхээр P1 гэх юм бол энэ маань 1-ээс бага үеийн талбай хэлж байгаа. За 1-ээс бага үеийн буюу энэ цагаан өнгөтэй талбай гэж байгаа шүү. За P2 нь гэж юу хэлж байгаа гэж P2 гэдэг юм бол манайх энэ хүртэлх талбайг нь хэлж байгаа шүү, талбай. За тэгвэл одоо бүгдээрээ 1-ээс 2 үеийн магадлалыг олгоно. За тэгэхээр энийг яаж болох юм гэсэн чи бүгдээрээ Z1-ээс 2-ын хоорондохын талбайг олно гэхээр бүгдээрээ эндээс магадлалыг олно гэдэг маань P2 дээрх гэхээр би энэ талбайг олчлаа гэсэн үг шүү дээ. Тэндээсээ 1 дээрх талбайгаа хасаад өгчвөл энэ цэгэр гарч байна. Тэгэхээр эндээс P2-оос P1-ийг хасчихна. 2 маань хэдэж өглөө 0.98, P1 маань болохоор 0.84. Тэгэхээр манайх энэ маань 0.14 болж тарах нэ ихний хариу маань. За энэ 14 юм биш. За хэвийн тархалтанд тэгшмтэй байдаг гэдгийг ашиглаад P хасах нэгийг олгоно. За P хасах нэгийг олох гэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ маань хасах нэгээс бага үеийн энэ талбайг олох гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би яах юм гэсэн чинь тэгшмтэй учраас бүгдээрээ эндээс яг нөгөө талдаа би энэ талбайг олох гэдэг гэсэн үг байхгүй юу? Одоо энэс P хасах нэг гэж маань энэ талбайг олох гэдэг шүү дээ. Тэгвэл P1 ашиглая бүгдээрээ заа. Тэгэхээр би одоо яг тэгшмтэй учраас яг энэ тохиолдолд би энэ талбайг олох гэдэг гэсэн үг байхгүй юу? Энэс цаашаа тэрсэн. Тэгсэн чинь одоо би нэгээсээ энэ P1-ийг хасчвал үлдсэн нь манай энэ хэсгийн талбай буюу манайхаар бол P хасах нэгээс P хасах нэг буюу энэ талбай болгож байгаа гэсэнтэй адилхан. Тэгэхээр би одоо энд яах юм гэсэн чинь P хасах нэгийг олно гэдэг маань нэгээсээ P1 дээр хэл хасчих нь шүү дээ. Тэгэхээр бүл нэгээс энэс энэ бол нийт
магадлал нь буюу энэ хэсэг нэгээсээ бүгдээрээ P1 гэдэг маань энэс бага талбайг илэрхийлж байгаа учраас нэгээс асчих шүү. Тэгэхээр манай нэгээс P1 маань 0.84. Тэгэхээр хасгаар 0.16. Тэгэхээр энэ CD нь 16 байна. Уг нь болохоор одоо P хас 2-оос 1-ийн хоорондох магадлалыг олно гэдэг маань энэ юу гэсэн үг хэрэг P нэгээсээ бүгдээрээ P хас 2-оо хаснаа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ юу гэж ойлгож болох вэ гэхээр энэ маань P Z нэгээс бага үеийн талбайнаасаа Z хас 2-оос бага үеийг хасаал гэсэн үг тийм. За тэгэхээр энэ маань юу болох вэ гэсэн чинь энэ маань за одоо P1 маань надад өгсөн баа. За P хас 2-оо бүгдээр яаж болох юм гэсэн чинь P хас 2 гэдэг маань хас 2-оос бага үеийн энийг олох гэж байгаа шүү дээ. Энийг олохын тулд бүгдээр яах юм гэсэн чинь нэгээсээ энэ S2-ыг хасна буюу манайхаар бол одоо P2-ийн талбайг хасаад өгчнө л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би одоо яах юм гэж нэгээсээ нэмэх P2 дээр хутгыг хасчна л гэсэн үг. За P1 маань бид нар ч юу гэж өглөө 0.84. За P2 маань гэдэг ч өглөө 0.98. Тэгэхээр эндээс 0.84-өөс хасах нь нэгээс гарчин чинь 0.2. Тэгээ хооронд хасгаар хариу нь 0.82 гарах нэ. Энэ маань 8.2 гэж бүглэх юм байна шүү.